За сайн байна уу? G-test Монгол гээд Япон хэлний шалгалт ирдэг төвдөр ирж байна. За тэр дэлхийн газрын зураг Японоор байна. Сайн байна уу? Сайн байна. За би өнөөдөр болохоор G-test-ийн тухай. Би бас G-test энэ хариуны захиралтай хамт ажиллаж эхэлж байгаа. Тэгээд бид нөгөө одоогор бас G-test гэдгээ юу гэдгээ бас тайлбарлаад түрүүний яриаг хийсэн. Өнөөдөр болохоор бид G-test-ийг бас өвөр Монгол эсвэл Оросын Сибирь наадлын Бурятва энтрээс хүмүүс их ирж өгдөг болж байгаа. Тэр талаар бас ярилцах гэсэн. Сайн байна уу та? Сайн байна. За тэгэл түрүүн ярилцсан ч гэсэн G-test гэдгээр нэг дахиад товч хэлэхгүй зарим хүмүүс мэдэхгүй бах тий. Ямар учиртай тест вэ? За G-test гэдэг маань Жицааны хонгоо кинти шихэн буюу одоо Японы мэдлэгийг шалгадаг түвшин тогтоох шалгалт байгаа. Тэгэхээр нөгөө хэлний түвшин тогтоох чинь гол ач холбогдол нь юу вэ? Гол ач холбогдол нь одоо Японд ажиллах болон сурах одоо тэтгэлэг авах бүх төрлийн Япон руу одоо виз хүсэж байгаа хүмүүс зориулсан. Тэгээд Японы хууль зүйн ам G-test шалгалтыг хүлээн зөвшөөрсөн байгаа учраас G-test-ийн шалгалтын дүнг одоо сертификатыг авсан тохиолдолд одоо энэ сертификатыг авсан тохиолдолд тухайн маань Японд ажиллах, сурах, тэтгэлэг авах бүх төрлийн эрхэм нийгэм хамтарч ажиллах бас тийм байна. Хэлний баталгаа болох юм байна тий. Тэгээд яг хариуны захирал бид нар ч гэсэн ярьж байна л да. Тэр нөгөө саяны нөгөө монголчууд байрлалын хувьд хятад Оросын дунд байгаа нэлийн ашигтай байрлал манайх эдийн засгийн ашигтай байрлал гэж 888 гэж яриад байна шүү дээ. Бүх юмны зам дунд тий. Тэрний нэг нь болохоор нөгөө боловсролын экспорт гэж. Одоо саяны одоо Украины тайнаас хойш Оросууд бас их ирж Монгол сурч байна. Тэрнээс өмнө ч гэсэн тодорхой хэмжээгээр байсан. Тэгээд хятад ч гэсэн ковидоос хойш ер нь хөдөлгөөнд ороод тэгээд дэлхийн ертөнцид ч одоо ингээд ер нь хөдөлгөөнд орчих. Хэдэн мянган оюутнууд Орос руу яваад хэдэн мянган оюутнууд хятад руу явж байхад бид нар ч гэсэн бас тэр хятад оюутнуудыг Орос оюутнуудыг яагаад нааш нь татчих болохгүй гэж бас боловсролын экспортод ч том юм болж байгаа шүү дээ. Тэгээд бид нар бас бодоод байна л да. За энэ дэр тест өгөөч. Энэ дэр Япон хэлээр үзэж болох юм аа бас танад боломж. Өвөр Монголын хүмүүс заавал Бээжин рүү ирэхгүй тий. Шаардлагагүй. Улаанбаатар дээр тий. Улаанбаатар дээрж танхимаар өгнө. За манай танхим бол харцангуй маш цэвэрхэн байдалтайгаар зохион байгуулалт өндөртэй. Шалгалтын танхимууд бол ихтэй сургуульчтай гэрээ хийсэн. Жишээлбэл одоо Монгол Улсын боловсролын их сургууль, Монгол Японы төв, Эрдэнэ Ярдан тэгээд бас одоо шүтээсч юмсч байна. Хаяа одоо манай шалгалт өгчдийн танаас нь хамаарат яг хотын төв тий. Шалгалтын байрны зарлалыг бол одоо шалгалт болохоос 10 хоногийн өмнө зарлцдаг. Тэгэхээр хүүхдүүд маань шалгалтаа өгөхөөс өмнө хаана байрлалтай байгаа нэгтэлж үзээд тэгээд бие бэлтгээд шалгалтандаа ясаар гэхэд ирээд 10 цаг шалгалтаа. Одоо дараагийн шалгалт чинь 7 сарын 10-нд. Шалгалт 7 сарын 14-ний 25 дахь шалгалт. Монголд хэд удаа гэж 175 удаа гэж юм уу? Монголд ер нь бол G-test 1991 оноос эхлээд шалгалтаа хэрэгжүүлээд одоо 175 хэрэгжиж байгаа гэсэн. Монголд хэрэгжээд 10 жил гэсэн үү тий? Монголд хэрэгжээд 10 жил. Монгол 83 дахь удаагийн шалгалтаас эхлээд Монгол гэж юм тий. Өнөөдөр хүртэл одоо 94 дахь удаагийн шалгалт. Ер нь хүүхдүүд онлайнаар бүртгүүлж гэнэ үү? Бичилж бүртгүүлэх нь бол байна уу? Ковидоос хойш онлайны хэлээр сонгодог болсон. Гэхдээ орон нутгаас ирж байгаа хүүхдүүд маань энэ бол маш том боломж болж байгаа. Бас наашаа ирж тий. Дарнадаас ч юм уу, дарнадаас ч юм уу тий. Дархан эрдэнэтэйс манай шалгалт өгөлтөөр маш олноороо өгдөг. Энэ дээр би болохоор дараа 7 хоногт бас өвөр Монгол явах гэж байгаа. Гэхдээ энэ юуныхоо ярилцлагаа доотлолт комментэн дээр нь би чатаас тавьчих. Тэгээд яг хятадаас өвөр Монголоос бүртгүүлэх оюутнуудаа бүртгүүлж болно. Тэгээд Улаанбаатарын бас бид нар ингэж л удаа тань л та. Зөвхөн шалгалт гээд яахлаар ч шалгалтны төлөө ирнэ гэх бас нэгэн тэрснийх Улаанбаатар Монголын 100 цаг тий. Аялал жуулчлал гэдэг юм хүмүүстэй уулзаад Монгол найз тий найз нөхдөйгээ уулзах юм уу хүмүүстэй танилцах юм уу. За бас дараагийн боломж нь болохоор
бид нартай бас хамтарч ажилладаг Япон хэлний сайн сургуулийн төвүүд байгаа. Бид тэднэртэй ч гэсэн хол өгч болно. Монголд яагаад сурч болохгүй гэж тий. Монголд Япон багш нар бас нэлээд олон байдаг шүү дээ. Тэгээ бас яг Монгол жижигхэн орн ч гэсэн бол Улаанбаатар бол сая 500 мянган хүнтэй бас боломжийн айтайхан газар. Тэгээ Улаанбаатарч би бас түрүүнээс хойш нөгөө бизнес хийж байгаа хүмүүст хэлээд байдаг байхгүй. Бизнес хийж чад юм янз бүрийн ажил хийж байгаа хүмүүст жишээлбэл та Бээжинд очиод англи хэлчинтэй уулзъя гэвэл таныг уулзуулахгүй л болов. Маш олон даваад бас тэр чинь том одоо төрмөрийн ингээл те. Энд чинь бүх Бээжин чинь бүх завгүй байгаа шүү дээ. Харин та энэ дээрээ англи хэлчин ч юм уу Япон хэлчинтэй уулзъя гэвэл уулзах боломжтой. За заавал хэлчин ч гэхгүй тэгээд ерөнхийдөө тэр яг энд чинь бол Япон хэдэн зуун хүн амьдарч байна. Тэгээд тэдний клуб мөлөвд нь очиод кино миног үзээл. Тэгэл энэ зам бол ер нь Улаанбаатар бол хөгжмийн наадам тэгээд Монголын нөгөө уламжлалт наадам, эрийн гурван наадам бол ер нь олон үйл явдалтай байдаг да. Тэгэхээр Улаанбаатарт хурж ирээч гэж бас хурж ирж болох юм а гэж нэг боломжтой. Өөр шалгалт сонирхож байгаа хүмүүс та юу хэлмээр? Ер нь одоо шалгалт сонирхож байгаа хүмүүс маань Баяуулгын амгайчдэр, Дарамгай амгайчдэр тийм усан газар алганаас одоо онлайнаар бүртгэлээ хийлгэж байна. Онлайнаар ер нь бол одоо сүүлийн 3 дахь удаагийн шалгалтын дээр баг 100% болох шахална. Ирэхээ залхуурдаг болчих надад ч тийм. Цагуур байдлаар дүгжрэл тийм. Саяны 5 дахь удаа гэхэд одоо бараа цагуур тийм. Байдал нэлээд хөнгөлсөн шүү дээ. Тэгэхээр онлайнаар яг бүртгүүлэхдээ яг таны пэйж рүү хичээл болоо. GTS-ийн сайт байгаа. Тэр сайт руу ороод бүртгэлийн зарчилгааны онлайн хэсгээр авахад GTS та ямар төвшөнд өгөх вэ гэж ингээ өөрөө сонгоо явчих тийм меню байгаа тийм. Миний байгаа. Тиймээс сонгоо. Хамгаалнуудад манай онлайн бүртгэл хийхдээ өөрийнхөө төвшнөө зөв сонгох хэрэгтэй. Андуураад өгчих юм бол өөрт нь бас заах байна. Тэгэхээр анхнаасаа онлайнаар бүртгүүлж байгаа тохиолдолд хүүхдүүд өөрийнхөө шалгалт хариугаа онлайнаар авч болох уу? Харин 3-7 хоногийн дараа одоо 7 сарын 15-ны шалгалтын хариу бол 8 сарын 6-нд гарна. 3-7 хоногийн дараа гараад тэгээд бичгээр болохоор Улаанбаатар нэгсэндээ шалгалтаас хойш сарын дараа тарагддаг. Хариугаа бол заавал өөрөө ирж авах уу? Хариугаа өөрөө ирж авч болно. Эсвэл Монгол шууд нийлгэх хураамжийн төлөөд танах руу ирчих юм те. Манайхаа ихэвчлэн одоо өөрөө тайлж юм уу те. Одоо өөрөө хатан сайн мэддэг хүн шалгалтынхаа бие үнэлгээг өгөө явуулах. Тийм. Их их хувь нь бол өөрсдөө хийж авч байгаа. Тийм. Авангаас зөвлөгөө авна. Энд дээр яагаад үнсэн те. Бас тэгвэл зүгээр шүү дээ. Ирүү те. Манай шалгалтын давуу тал нь кожин сески хийя гэдэг. Тохиолын амжилтын онооны хүснэгт нь одоо шалгалтын дээр та одоо 1-1 гэж хариулахаас 1-2 гэж хариулсан байна гэдэг. Хүнээрээ гарчих юм те. Бус шалгалтуудад тийм байдгүй юу? Тийм байхгүй. Хариултын тулгсан юм байхгүй. Зөвхөн дуусах. GPS-дээр бол ингээд бүр нэг давраад нөгөө хариултын яг зөв хариултын тэр гэж яагаад тайлбарласан юм байх уу? Бага. Тийм. Тэрийг та аваад хийж. Одоо энэ дээр энэ зонд одоо энэ шалгалт 5 сар гэрчний шалгалтын даваад харагдаж байгаа. За энэ нь бол одоо нийтдээ амжилтын онооны хүснэг гэж байна. Сески явдаг. За тухайн хүүхд маань тэнцэн байх юм бол энэ дээр өсгөн үнэлгээ харна. Тийм. За ийм. Тэгжил саяны ярьдаг кожин сески маань юм баггүй. Энэ дээр болохоор нийтдээ одоо асуулт нь нэгдүгээр хэсгийг хариулахдаа 2 гэсэн манайх зөв гэсэн. Тийм учраас маруу энэ хүүхэд 3 оноо авлаа. Энэ хүүхдийн нэр нь энэ дээр байхгүй шүү дээ. Одоо энэ хүүхдийн код нь дугаар аваалаа. За тэгээд ингээд харуулчих. Иймэрхүү маягаар нөгөө зөв буруу хариулсан бүгдийг ингээд бичээд хүн хүнээр нь үгтэй. Тус үрээр юм. Тэгэхээр манайхны нэг дутагдлын өгөхөөр би тэнцээгүй юм чи ингээд тийм онлайнаар хараад энийг авахгүй хаях тал. Тэр бол хайр. Энэ дээр дүгнэлт хийгээд те дараагийн шалгалт. Тийм бит. Апаа нөлөөл болчихж байгаа байхгүй юм чинь. За баярлалаа. Олон хүүхд ирж бүртгүүлэх баха. За өөр юм гарвал юу пэйж тэгээд нөгөө вебсайтаар энэ дээрээ тавина. Энэ коммент дээр бичээд. Өөр Монголоос ирэх гэж байгаа оюутнууд
маань одоо Батар ахтай Аа. албадараа манай GPS шалгалтын өр Монгол дахь бүртгэлийн албыг хараадж байгаа юм шүү. За баярлалаа. Өр Монголд болоод олон хүүхдтэй ирнэ. За баярлалаа.